эхэлж байна. Бүгдээрээ хамтдаа суудлаасаа босоод эзэнд нэг хүндгмээр байгаа. Эзэнд магтаалыг өргөмөр байгаа. Тэр зүрс тэлбэр эзэн рүү хараагаа хандуулад хамтдаа эзэн рүү зүрс тэлийг хандуулцгаая. Би эндээс яг эзний үгийг дуудахыг хүсэж байна. Яг шүүгч Самуэлийг дүгж бага байхад эзнийг хараахан таньж мэдэхгүй байхад эзэн яг Самуэлийг дуудаж байгаа. Самуэлээ гээд 3 удаа дуудсан байгаа. Тэгээд Самуэль яг эзнийг хараахан танихгүй учраас Элигээд тэр үеийн ишрүүлэгчдэрээ очин. Тэгээд Эли яг Самуэлийг эзэн дуудаж байна. Самуэлийг эзэн туслахж байна гэдэг. Тэгээ эзэн 3 дахь удаа Самуэлийг дахин дуудахад Самуэль босож Эли рүү очин та намайг дуудсан учраас би энд байна гэв. Тэгэхэд Эли балчир хүүгнийг эзэн дуудаж байж байгаа гэдгийг ахин мэдв. Тиймээс Эли Самуэльд яв хэвтэж амар. Хэрв тэр чамайг дуудвал эзэн минь айлдаж хайрал боол тань сонсож байна гэж хариулв. Ингээд Самуэль явж байрандаа хэвтэв. Тэгэхэд эзэн ирж дэрэгдэн зогсоод үрдийн адил Самуэль гэж дуудав. Тэгэхэд Самуэль айлдаж хайрал боол тань сонсож байна гэв. Эзэн Самуэльд харагтун би Израильд нэгэн зүйлийг үлдэх ба үүнийг сонсон бүхний хоёр чихэн хангинах болно гэсэн. Тэгээ яг энэ зүйл дээр юу гарч байгаа гэхээр Самуэлийг бурхан дуудахад Самуэль эзэн минь боолч нь сонсож байна. Та өөрийнхөө үгээ айлд. Би хий гэв. Яг энэ зүрх сэтгэлийг харахаар үнэхээр бурхан тааламжтай бөгөөд бурхан үнэхээр ангилуун тосмод очих болно. Бүгд хамтдаа эзэн рүү хандан залбирэн гуйцгаая. Өө хайртай бурхан минь ээ, өнөөдрийн хүндэтгэл мөрөглийн цаглыг эхлээс дуусах хүртэл эзэн та удирдах. Ариун сүнсээ та хамт байж та үнэхээр энэ газрыг өрөөж энэ газраар үнэхээр эзэн та өөртөө алдрыг авахолтгой гэж бүгд хамтдаа эзэн рүү чанга дуугаар эзэн рүү нэгэн зүрхсэлээр залбирэн гуйцгаая. Хамтдаа залбирцгаая. Хайртай бурхан минь ээ, тийм ээ эзэн. Самуэль үнэхээр таныг таньж мэдээгүй байхдаа тэр үнэхээр чин зүрхтгэлээсээ тэр үйлчилж байсан гэсэн. Эзний чуулганд, эзний өргөөнд тэр үнэхээр хийх ёстой зүйлээ яг чин зүрхтгэлээсээ хийж байсан. Та үнэхээр Самуэлийг дуудсан. Самуэль харин эзэн та үгээ айлдагч. Боолч нь сонсож байна. Зарц чинь сонсож байна. Би хий. Би алхах. Тэгээ эзэн Самуэлийг үнэхээр тосолж түүгээр дамжуулаад Самуэлаар үнэхээр тэр Израиль ард түмнийг үнэхээр гайхалтайгаар өдөрсөн байгаа. Тийм ээ эзэн. Бидний үнэхээр зүрх сэтгэл зарим үедээ үнэхээр бууж өгмөр. Зарим үедээ үнэхээр гомдлмоор. Зарим үедээ үнэхээр өөрийнхөө тэр хүслээр амьдрахыг хүсэж байна. Харин танд үйлчлэл бол тэс өөр. Танд итгэсэн учраас, аврагдсан учраас, Есүс Христ миний төлөө гим нүглийг үүрсэн учраас, Есүс Христээр модон загалмааг үүрээ тэр Голготын толгод руу үнэхээр бидний хайрлан байж алхсан учраас таны чуулганд, таны хаанчлыг, таны сайн мэдээг ярихад
бид нар үнэхээр ичдэг үү? Бид нар үнэхээр чин зүрхлээсээ ярих хүсдэг аваа. Тийм ээ эзэн. Та биднийг үргэлж хайрладаг учраас бид нэр таны өмнө ч гэсэн үйлчлэхдээ даруй зүрхсэглэр үйлчлэх хүсэж байна. Таны өмнө зарав. Есүс Христэд би үнэхээр хийж өгч байна. Тэр намайг аварсан учраас, тэр намайг чөлөөлсөн учраас, тэр намайг өрөөсөн учраас, тэр намайг нэгүүлсэн учраас би Токио Монгол цуглаанд үйлчлэмээр байна. Би Есүс Христийг ярмаар байна. Яг тийм зүрхсэтгэлтэй байлгаж өгөөч гэж залбирanгуйж наваа. Өнөөдрийн Токио Монгол цуглааны эхлээс дуусах хүртэл бидний эзэн Есүс Христийн нэрээр даатхан залбирanгуйж байна. Амен. Амен. Бүгд хамтдаа итгэлийн тунхгаа тунхилцгаая. Би Тэнгэр газрыг бүтээгч авгаа хүчрэх бурхан ертөнцийн эзэн итгэдэг. Ариун сүнсээ бүрлдэг. Онгон Мариагаас мэндэлсэн. Понти Пилат захирчийн зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаа 3 хоногийн дотор дахин амь орсон. Тэгээд Тэнгэрд очиж авгаа хүчрэх бурхан эцгийнхээ баруун гарын хүндэд суудал задарсан. Дахин ирж үгсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний хүрэн ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаа. Ариун хүмүүсийн нөхцөл гэмд үзүүлэх хуучдал бол дахин амьд мөнхийн амьдрал би итгэдэг. Амен. Амен. Бүгд хамтдаа эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая.
Орчлон хорвог на бүтээсэн
Амен. За бүгд хамтдаа номлолын цагт хамтдаа орцгоё. Мик өгч. За ороод ирлээ. За халелуя. Эзний өдрийн мэнд. Амен. Эзний амар тайван байх болтугай. За одоо манай багш нар хүүхдүүдийг аваад гарна. Тийм учраас хүүхдүүдээ аваад багш нар маань гарнаа. Тэгээд бүгдээрээ энэ цагийн төлөө бас хүүхдүүдийнхаа төлөө залбирая. Хүүхдийн баярын өдөр байгаа. Их эзэн минь тэгээ та хүүхдүүдийг над руу авчир гэж хэлсэн бурхан. Тэгээ хүүхэднийг бүрээ танд өргөе. Үнэхээр бурхан руу очисон бурханы хүүхдүүд байх болтугай гэж бид өргөж байна. Даатгаж байна. Бас талархаж байна. Тэгээ хүүхэд бүр минь бас эзнээс байх болтугай. Есүс Христийн нэрээр. Амен. За. Тэгээ өнөөдрийн цуглаан маань болохоор хоёр хэсэгтэй байгаа. Нэгдүгээр хэсэг маань болохоор бид нар номлолын дараа өргөлөө өргөөд тэгээ бүгдээрээ дээшээгээ 3 давхар руу гарна. Тэгээ цуглаан маань 3 давхарт хүүхдийн одоо баярын цуглаанаар үргэлжлэх болно. Тийм болохоор хоёр хэсэгтэй байгаа шүү. Тэгээд номлолын дараа өргөл аваад бүгд дээшээ гараарай. Бүгд дээшээ гараад ээж аавууд залуучууд бүгдээрээ оролцсноо. Манай багш нар маань бас онцгой чимэглээд онцгой зүйлсүүдийг бас бэлдсэн байгаа. Тийм учраас бүгдээрээ дээшээ гараад цуглааныхаа 2 дугаар хэсэгт орноо. Тэгээ 2 дугаар хэсэг номлолын өмнө зарлал байна. Тэгээ биднэрт хэд хэдэн бас зарлалууд байгаа. За нэгдүгээрх нь юу вэ гэхээр энэ шуугаад байна. Юу яагаад байна вэ? Нэгдүгээр зарлал маань юу байгаа гэхээр 6 сарын 10-ны 3 дахь өдөр байгаа лав гараг. Тэгээ 6 сараас эхлээд 3 дахь өдрийн цуглаануудыг гадаад цуглаанууд ээлжилж удирдахаар болж байгаа. Тэгээ 6 сарын 10 болохоор Монгол цуглаан 3 дахь өдрийн цуглааныг хийж удирдах өдөр байгаа. Тийм учраас 6 сарын 10-ны 3 дахьын 19 цагаас бүгдээрээ ирээрээ. Тэгээд Монгол цуглааны 3 дахь өдрийн цуглааныг удирдах 3 дахь өдрийн цуглааны хариуцсан өдөр маань байгаа шүү. Тийм учраас 6 сарын 10-нд та нар маань орой 19 цагаас бүгдээрээ ирээрээ. Манай Магдалины багийнхан бас бэлдээрээ. За тэгээд мөн бас 5 дахь өдөр болго оройн залбирал болж байгаа. Тэгээд оройн залбирал маань 19 цагаас хийж байгаа. Тэгээд 19 цаг гэр хүмүүс бас ажлаа тараад ирэхэд арай жоо хоцроод байна гэд санал гаргасан учраас 19 цаг 30 минутаас болж байгаа. Тэгээд залбирлын цуглаан нь 19 цаг 30 минутаас 5 дахь өдөр болгон хийн шүү. Ирээрээ хамтдаа залбираад хамтдаа нөхөрлөөд эзэн дотор сайхан цагийг өнгөрөөцгөөё. Тэгээд за тийм яах вэ? Нэгдүгээс 4 дахь өдрийн залбирлууд маань онлайн залбирлал, оройн залбирлууд маань тогтмол хийгдэж байгаа. Тэгээд 6 сарын 1-нд бас за энэ гэр бүл сэргүүл чуулган сэргэнэ гэдэг тийм ээ. Энэ сургалт эхэлж байгаа. Тэгээ 2 сарын туршид. Тэгээ тийм учраас 6 сарын 1-нд энэ гэр бүл сэргүүл чуулган сэргэнэ гэдэг 6 сарын 1-ээс 8 сарын 3 хүртэл нэгд өдөр болгон орой 20 цагаас хийгдэж эхлэх энэ семинарт маань та нарыг оролцоосоо гэж урьж байна. Тэгээд 6 сарын 1-ний нэгд өдрийн 20 цагаас
бүгдээрээ онлайнаар оролцсон. Тэгээд ялангуяа эцэг эхчүүд, ялангуяа манай залуучууд гэр бүл болох гэж байгаа учраас бэлдэх ёстой. Тэгээ гэр бүл сэргүүл чуулган сэргэн гэсэн энэ сургалтанд суугаарай. Тэгээ нэгд өдөр болгон 8 сарын 3 хүртэл орой 8 цагаас. За тэгээд манай нэгд өдрөөс 4-р өдрийн хүртэлх залбирлууд маань бас онлайнаар хийгдэнэ. 21 цаг 30 минутаас. За ийм зарууд байна. Тэгээд эзэн бидэнд өгсөн энэ онцгой цагуудад та бүхнийг оролцоосоо гэж урьж байна. Халелуя. Хамтдаа эзний үг рүү хандцгаая, залбирая. Яавэ эзэн бурхан минь, тэгээд энэ бол таны цаг байна. Тэгээд бид танд өргөж байна. Их эзэн минь ээ, таны ариун сүнс энэ газар ирээд бидэнд зааж багшилж, таны ариун сүнс бидэнд ойлгуулж, таны ариун сүнс биднийг эзний үгийг зүрхэндээ хүлээж аваад зүгээр нэг сонсогчд биш хэрэгжүүлэгчд байхад туслаарай хэмээн залбирч байна. Тэнгэрийн бурхан минь, тэгээ мөн бас таны үг бол тэгэхээр нугас чүмгийг сүнсийг хүртэл салтал нэвтлэн орж чадах агуу хүч чадалтай билээ. Тэгээ ялангуяа энэ өдөр эзэн минь та зүрх сэтгэлүүдэд, сүнснүүдэд эзэн минь та өөрөө хүрээрэй гэж залбирч байна. Тэгээ энэ бол таны цаг, та өөрөө хамгаалаарай. Бугийн муу сүнсний бүх ажлуудаас хамгаалаарай. Эзний ариун сүнс, эзний хүч чадал, эзний хүчрхэг үг энэ газар энэ цагийн дээр дүүрэн ноёрхох болтугай танд өргөж байна, талархаж байна. Есүс Христийн нэрээр. Амен. Амен. Хамтдаа бүгдээрээ сургаалт өгс 22-ын 6 дугаар ишлэлийг хамтдаа дуудъя. Манай эцэг эхчүүд бол ер нь бол цээжилсэн байгаа бох тий. За 7 хоногийн турш бид нар цээжилсэн. За нэгэн дугаар 1 2 явах ёстой. Амен. Дахиад нэгэн дугаар. За жоохон өөр дугаар унших шиг. За нэгэн дугаар. За явах ёстой. Амен. 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 Халелуя. Тэр эцэг их байна гэдэг бол тийм нэг ном байдаг. Галзуу хулганаар давхихтай адилхан гэж. Тэг хүүхдийн баяр болж байгаа. Тэг хүүхдийн баяр гэдэг маань хүүхдүүд баярлахаас илүүгээр эцэг эхчүүд бидний хувьд бол энэ бол яг чухал тийм үү. Ялангуяа эзэн бидэнд эцэг эхчүүдэд ялангуяа манай залуучууд гэр бүлтэй болно, эцэг их болно. Тийм учраас бэлтгэгдэх ёстой, сурах ёстой. Бидний олонх нь гэр бүл болохдоо, эцэг их болохдоо ерөөсөө сурж бэлтгэгдээгүйгээр эцэг их болчдөг, гэр бүл болчдөг. Тэгээ одоо энэ 6 сарын 1-ээс энэ хичээл заах Сара Абрахам гэдэг энэ хоёр багш маань Монголд Монгол Хөм гэж байгууллагыг үүсгээд тэгээд энэ хоёр багш маань Монгол хүн бид нар очиж сурдаг багтыг заадаг гэсэн. Ямар ч бэлтгэлгүйгээр гэр бүлийг байгуулад эцэг их болно гэдэг нь далаад гараад тийм ээ хаашаа явахаа мэдэхгүй байгаатай адилхан гэж заадаг гэсэн. Далаад гарчаад хаашаа явахаа мэдэхгүй. Тийм үү. Тэгэхээр эцэг их болно гэдэг бол тийм ээ гэр бүлийг байгуулна гэдэг бол яг үнэндээ ямар сургагдсан бэлтгэгдсэн зүйлгүйгээр гэр бүл эцэг их болоход яг тийм байдалд ортдог. Гэр бүл байгууллаа. Би гэрийн эзэн, би өрхийн тэргүүн болсон. Тэгсэн чинь ямар ч сурж бэлтгэгдээгүй учраас аавын хүү шиг амьдрах гээд байдаг. Гэрийн эзэгтэй эхнэр хүн болцсон мөртлөө ээжийн охин шиг амьдрах гээд байдаг. Тийм ээ. Хүүхэдтэй болцсон чинь нөгөө далаад хаашаа явахаа мэдэхгүй шиг. Яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй, яаж өсөхөө мэдэхгүй, яаж сурахаа мэдэхгүй. Тийм ээ. Тэгээд бүдэрдэг, цөхөрдөг. Тэгээд зарим нь яадаг вэ? За салын, тий? Салалтыг шийдэл гэж боддог. Салалт бол ерөөсөө шийдэл биш байдаг. Тий? Зүгээр асуудлаас цухтааж байгаа л хэлбэр байдаг. Тийм учраас эцэг эхчүүд бид сурсаар байх ёстой. Тийм ээ.
Өнөө залуучууд бид нар бас сурж бэлтгэгдчихэж гэрлэх ёстой. Үр хүүхдүүдтэй болох ёстой. Тэгээ бид хоёр гэр бүлийн сургалтын дээр дандаа заадаг, тийм ээ. Бид нар өнөөдөр жолооч болохын тулд зөвхөн машин барьж сурахын тулд, тийм ээ. Яаж хичээнгүүлэн, яаж бүр сургалт дамжаанд сууж иж жолооч болдог вэ? Тийм ээ. Жүжигчин болохын тулд 4 жил, тийм үү? Соёл урлагийн их сургууль гэдэг сургуульд сурч, эмч болохын тулд 5 жил сурч, тийм үү? Зөвхөн нэг мэрэгжил эзэмшихийн тулд. Тэгсэн чинь гэрийн эзэн болох, өрхийн тэргүүн болох ямар ч сургалтанд суухгүй. Эзэгтэй болох, тийм үү? Эхнэр болох ямар ч сургалтанд суухгүй. Аав ээж болох ямар ч сургалтанд суухгүй гэр бүлийг байгуулад эцэг их болчих. Тэгээ асуудал яг л энд байна. Тийм ээ. Энд бол хүн болго мэрэгжилтэй болохын тулд хичээнгүйлэн сурсан байгаа мөртлөө гэр бүлийнхээ төлөө сурах гэхээр сурсан хүн баг байдаггүй. Хүүхдийн хүмүүжлийн талаар сурах гэхээр сурсан хүн байдаггүй. Сурах хүсэлгүй аав нар, ялангуяа аав нар сурах хүсэлгүй. Тэгсэн чинь эзэн хэлээд байна, тийм ээ. Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдээ сургаа гэж. Сураг. Тэр чинь нөгөө өөрөө сураагүй эцэг эхчүүд чинь юуг сургах юм бэ? Тийм ээ. Эцэг их болохын, гэр бүл болохын тулд гэр бүлийн нэг сургалтанд ч суусангүй, тийм үү? Одоо энэ 6 сарын 1-ээс сургалт эхлэх гээд байна шүү дээ. Зарлаад байгаа, тийм үү? Зөндөө сургалтууд болдог. Суудаг. Тийм Библи юу гэдэг нь үр хүүхдүүдэд зааж сурах гэдэг. Тэг яаж юу зааж сурах вэ аав ээж нараа? Залуучуудаа гэрэл бүл болоод юу зааж сургах вэ? Тэ. Тэгэхээр энэ сурах гэдэг үг нь болохоор яг ямар утгатай үг байна вэ гэхээр, тийм ээ. Амтлуулах, зориулах гэсэн утгатай үг байна. Тэр яагаад энд амтлуулах гэдэг утга байна вэ гэхээр, тийм ээ. Еврей их баригч нар хүүхдийг хөхүүлж сурах, хөхдөг болохын тулд яадаг вэ? Тэд нэг жоохон зөгийн балыг ингээд хүүхдийн тагнаанд түрхэж өгдөгсөн. Тэгээ хүүхдний амтлаад ингэн те тэгэнгүүт нь хүүхийг хөхүүлдэг. Тэгж хөхөж сургадаг буюу энэ сургах гэдэг, энэ амтлах гэдэг үгтэй холбоотой байгаа утга нь энд байна. Тэ. Ингээд хүүхэд анхны амтыг мэдж байгаа те. Ингээд би энэ амтыг мэдрэхийн тулд би хөхөх ёстой юм байна гэх. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар залуучууд та нар гэр бүл болохдоо өөрсдөө сурсан байх ёстой. Сурсан байжээж хүүхдүүддээ тэр зүйлийг амтлуулж өгнө. Ялангуяа хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсрал, тэг эхнэр хүн ямар байх вэ? Эцэг хүн тийм үү? Ямар байх вэ? Гэрийн эзэн ямар байх вэ? Өрхийн тэргүүн ямар байх ёстой юм? Тийм ээ. Олон ирчүүд яагаад гэр бүлээ авч явж чадахгүй вэ? Яагаад гэвэл би өрхийн тэргүүн биш. Би нөгөө ээжийн хайртай хүүгээрээ амьдрах гэдэг гэр бүл байгуулчих. Тэгээ эхнэрээсээ ээжийнхээ хайрыг шаардаад идэх. Тийм үү? Хүсээд идэх. Эмэгтэйчүүд адилхан. Тийм. Би гэрийн эзэгтэй болцсон. Би одоо эхнэр болцсон. Би ээж болцсон. Надад энэ гэр бүл байгуулснаас ийм олон өмнө миний хизээч мэдэхгүй байсан. Ийм олон үүрэг хариуцлагууд миний толгой дээр ирсэн байгаа гэдгээ ухамсарлах биш. Харин нөхрөөсөө яадаг. Аавдаа эрхэлж байгаа юм шиг. Ааваасаа хүсдэг юмнуудаа хүсээд идэх. Тэг бид Библийг харах юм бол тийм ээ. 2 дугаар Тимот 1:5 дээр хэлж байгаа. Илч Паул Тимотед хандаад чиний эмэг эхлөөс чиний ээжид байсан тэр итгэл чамд байгааг би мэднэ гэж Тимотед хандаж хэлж байгаа. Тэгэхээр яасан бэ гэхээр Тимот гэдэг тэр бурхны хүнийг яасан? Эмээ ээж нь сургаж хүмүүжүүлсэн баг. Тэ? Аав нь бол грек хүн байсан. Эмээ ээж нь еврей хүмүүс байсан. Тэгээд тэд үнэхээр тэр
Бурхны үгийг амтлуулж, мэдүүлж өсгсөн. Тимотед. Тэгээд яг тэр бурханлаг эр хүн болгон түүнийг сургаж, тийм ээ. Энэ зүйл дуртай болгож өсгсөн учраас Паул бүр онцгойлон хэлж байгаа, тийм ээ. Чиний имээд, чиний ээжид байсан итгэл чамд байгааг би бас мэдэж байгаа гэж. Тэгэхээр итгэл гэдэг зүйл бол өвлөгддөг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид тийм өв дамжуул чадах хэмжээнд бид өөрсдөө сургагдж бэлтгэгдэх ёстой байна. Тэгээс бүтэн сайнд ирээд нэг номлол сонсчоод чөдрөө суугаараа, энэ массажны цаг биш, суугаараа. Эзний үгийн цаг, бид эзний үг рүү хандах ёстой цаг. Бурхны үгэнд анхаарлаа хандуулаарай. Заан явжлаа ингээд нөгөө өөр юм руу анхаарчихад би ингээд алга болчихдог. Хаана явжлаа? Тимот дээр явжсэн тийм ээ. Гэтэл өөр та нар өөр юм ихээр би ингээд анхаарал сарна явчих. Тэгээд бид үр хүүхдүүдэд итгэлээ өвлүүлэхийн тулд бид өөрсдөө тэр итгэлийнхээ талаар мэддэг байх ёстой. Бид өөрсдөө сурсан байх ёстой. Бид өөрсдөө энэ зүйлийг яг өвлүүл чадах хэмжээнд. Тэгээд тийм учраас эзэн сураг гэж хэлсэн бид өөрсдөө сурсан байх ёстой. Зөвхөн бүтэн сайн цуглаанд ирж суугаад хангалттай биш ээ. Тийм үү? Хангалттай биш. Сурах ёстой бид өөрсдөө. Тийм. Сургагдах ёстой. Харин ингээгүй бас нэг жишээ бол 1-р Самуэль номны 2-р бүлэг дээр гардаг. Эли гэж хүн байсан. Эли бол тахилч байсан. Бас эзэнд үйлчлдэг хүн байсан. Гэтэ түүний 2 хүү бол яасан? Үнэхээр сургагдаагүй байсан. Эли хүүхдүүдээ сургаагүй байсан. Тэм учраас 2 хүн тэр Израилийн ард түмний гим нүгэлд унгаасан. Сүүлдээ бурхан тэр 2 хүүг нь яадаг? Өхүүлдэг. Ягаад гэвэл үнэхээр тэр ард түмний гим нүгэлд унгаагаад гим нүгэлд уруу татаад тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийн амьдрал зөв биш байсан учраас бурхан тэр 2 Элигийн 2 хүүхдийг өхүүлдэг. Тэгээ энэ бол 2-р Самуэль 1-р Самуэль 2-р бүлэг дээр гардаг түүх баг. Хүүхдүүдийнхаа зүрх сэтгэлд тэр амтыг мэдрүүлээгүй байхгүй. Тийм ээ. Зөвгийн бал шиг эзний үг бол юу гэсэн? Зөвгийн балнаас ч илүү чихэрлэг амттай гэсэн тийм. Тэр амтыг мэдрүүлээгүй, сургаж өгөөгүй. Тийм үү? Бид нэр сая эцэг эхчүүд маань цээжилсэн шиллүүд байгаа тийм үү? Үр хүүхдүүдээ эзэн дотор хэрхэн яаж өсгөх талаар бид өнгөрсөн 7 хоногийн туршид цээжилсэн. Тэгээ яг тэр шиллүүдээр хэлж дандаа яаж ийн хүүхдүүдээ хэрхэн яаж бурхан дотор хэрхэн яаж эзэн дотор өсгөх вэ? Энийг заа сурга тийм үү? Бид өтлсөн жин замыг орхихгүй. Тэгэхээр загнан тийм үү үглээд тэг инг гэж хэлээд энэ бол сургах гэж хэлж байгаа энэ үг биш байгаа. Тийм ээ. Энэ сургах гэдэг үг маань бид өнөөдөр амтлуулж, тэдэнд зориулж, мэдүүлж чадахын тулд өөрсдөө мэддэг байх ёстой. Амен. Өөрсдөө энэ амтыг амталсан байх ёстой. Тэгжээж үр хүүхдүүдээ амтанд оруулж чадчих. Тэгээд мөн юу гэсэн энэ үгийн нөгөө утгын зориулах гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ зориулах гэдэг үг яг бас Библиэлд хаана гарч ийнэ гэхээр Соломон хаан тийм ээ эзний сүмийг бариад тэгээд тэр сүмийг бурханд өргөхдөө тийм үү яг энэ үгийг бас хэрэгэлсэн баг. Тэг яагаад гэвэл тэр сүмийг бурхан зориулсан баг. Тийм бурхан зориулж Соломон хаан барьсан гэж хэлж байгаа. Тэнгүү сург гэдэг үг нь зориулах гэдэг утгатай. Тэгэхээр үр хүүхдүүд бол миний өмчгээ бодчихдаг эцэгчүүд. Миний өмч. Тийм ээ. Минийх гэд ингээд өмчлөөд авчдаг. Тэгээд одоо ялангуяа энэ ирээд би 2 сар болж байна. Ингээ харахад яаж юм бэ? Миний өмчгээд өмчлцэн учраас бусад хүмүүсээр хүүхдэд үг хэлүүлдэг. Тэ? Нэг хүн хүүхдэд юм л дуурлаа. Миний хүүхдэд үг хэллээ гэдэг. Тэ? Миний хүүхдийг тэгээд тахтай. Миний хүүхдийг ялгаад байна. Өмчлцэн. Харин энэ зориулах гэдэг үү? Соломон хаан яагаад бурхны сүмийг бурханд өргөж зориулсан бэ те? Тэг яагаад хүүхдийг сурах гэдэг үг яг ийм утга байдаг. Энэ хүүхдүүдийг бурхных юм аа.
Тийм үү? Бурхны хүмүүс болгож, Бурхны эр хүн, Бурхны эмэгтэй болгож өсгөх гэж байгаа нь бидний үүрэг байхгүй. Амен. Тэгээ тийм учраас хүүхдүүдэд цоглаан дагуулж ирээ. Гэтэл хүүхдүүдэд дагуулж ирдэг эцэгчүүд байдаг. Тэгээ тэд яаж сургаж чадах юм бэ, тийм үү? Сургаж чадахгүй. Тийм. Тэгээ зарим эцэгчүүд тийм ээ. Өөрийнхөө өмч гэж бодсон учраас яг өөрийнхөө хүсснээр хүүхдээ амьдруулах гад хүсснээр тийм үү өсөхгүй дитг. Гэтэл хүүхэд болгон өөр зан чанартай, хүүхэд болгон өөр авяас чадвартай. Дуулал 139 дэх бүлэг дээр хэлж байгаа. Бурхан биднийг бүр хийн хөвлөд байхад минь уралсан. Тийм ээ? Уралсан баг. Бурхан өөр аимшигтай бөгөөд гайхамшигтайгаар уралсан гэж хэлж байгаа. Нэг хүүхэд нь номон дуртай байж болно, нэг хүүхэд нь хөдөлгөөнтэй байж болно, тийм ээ? Голын урсгал болгон адилхан биш. Тийм. Намуухан урсдаг гол байна, ширүүн урсж байгаа гол байна, өргөн гол байна, нарийнхан байна. Яг түүнтэй адилхан хүүхэд болгон өөр. Тийм учраас бидний түгээмэл гаргадаг алдаа юу вэ? Яг өөрийнхөө хүсэж байгаагаар хүүхдээ тийм хүн болгохыг хүсэж байдаг. Тэгээ зарим их цэцэгчүүд яадаг вэ? Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүүхдээрээ дамжуулж биелүүлэх гэдэг. Өөрийнхөө эзэмшиж чадаагүй мэрэгжлийг хүүхдээрээ эзэмшүүлэх гэдэг. Гэтэл хүүхэд болгон өөрөө. Амен. Тэдний яг над шиг байж, яг миний хүсснээр тийм үү? Үгүй. Ингэснээр харин бид нар хүүхдүүдийг тэг гимтэж идэг. Тийм ээ. Бидний сая цээжилсэн Эфес номын 6 дугаар бүлгийн 4 дугаар ишлэл байгаа. Тийм ээ. Тэгээ энд бол юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхдүүдээ эзний сахилга бат болон дэг журам дотор хүмүүжүүлээ гэж. Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлэхэд хүртэл бидэнд эзэн бас арга замуудыг заагаад өгсөн баг. Тийм ээ. Жишээл Давид хаан байгаа. Давид хааны хүү бол Абсалом. Үнэхээр хаан болно гэж тийм үү? Бүх хүн хүлээн зөвшөөрчихсөн Давид хааны хүү Абсаломыг. Давид хаан ч гэсэн хүү Абсаломыг хаан болно гэж бодчихсон. Тэг өөрөө хаан байсан учраас хүүгээ хаан болгохыг хүсэж байгаа. Гэтэл эцэст нь яадаг вэ? Абсалом аавынхаа эсрэг тэрсэлж босоод тийм ээ? Аавыгаа Иерусалимаас хөөж явуулаад тийм ээ? Татвар эмэгтэйчүүдтэй нь унтаад бүр завхардаг тийм үү? Давид хаан хүүхдээ сургахад анхаараагүй байхгүй. Харин өөрийнхөө хааны орд байр суурийг л хүүдээ залгамжлуулах гэж хаан болгох талаас нь анхаарсан болохоос нөгөө хүмүүжил сургах гэдэг зүйлийг орхигдуулсан байсан. Тийм учраас уг нь бол Абсалом тэртээдэргүй хаан болох байсан. Гэхдээ тэр яасан? Эцгийнхаа эсрэг тэрсэлж байгаа. Тийм учраас бид нар өөрийнхөө хүслээр, өөрийнхөө хүсэж байгаа хүн, өөрийнхөө хүсэж байгаа мэрэгжил боловсролыг хүүхдүүдэд эзэмшүүлнэ гэж харахаас өмнө ийм эмгэнэлтэй зүйл болохгүй бол Давид хаан мэт эхлээд бид өр хүүхдүүдэд сургах ёстой. Тэр дотроо бид Бурхны үгэнд сургах ёстой. Амен. Ягаад гэвэл юу гэсэн? Үтэлсэн ч тэд нар тэр замыг орхихгүй гэж хэлж байгаа. Амен. Энэ зам ямар зам яриад байна тийм үү? Есүс эзэн өөрийгөө юу гэсэн? Би бол зам, үнэн, амь гэж хэлсэн баг. Халелуя. Тэгээ үтэлсэн ч энэ замыг орхихгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр ялангуяа хүүхдүүдтэй юуг амтлуулж хүүхдүүдэд яг яаж зориулж, яаж сургаж өсгөж байна? Тийм ээ. Энэ нь үтэлсэн ч гэдэг нь юу гэвэл сахал нь бууралдах гэсэн утга ба, тийм үү? Сахал нь бууралдсан ч тэд нар энэ замыг орхихгүй. Халелуя. Гэхдээ
бид нар юу гэж боддог вэ? Багтан цуглаан дагуулж явж исэн. Багтан цуглаан дагуулж явж исэн учраас миний хүүхэд те үтэлсэн чинь замыг орхихгүй гэж боддог. Үгүй. За өнгөрсөн 7 хоног залбирлын цагуудад бид нар бас Библийг хуваалцаж байгаад эзэн хэлжтэй. Үгүй. Хүүхдийн хамгийн анхны Библи бол юу вэ? Эцэг. Бид нэр уншиж чадахгүй, бид нэр Библи гэж мэдэхгүй. Эхийн хэвлэлд байхаас л хүүхдийн хамгийн анхны Библи бол эцэг. Хүүхдүүд эцэгийнхээ хараад тэндээс Бурхныг уншиж байдаг. Эцэг их нь юу хийж байна, юу ярьж байна, гэртээ байхдаа ямар зан чанартай байна, гадуур хүмүүстэй уулзахдаа ямар байна, цуглаан дээр ирээд ямар харилцаатай байна, яаж залбирч байна, яаж Бурхны үгийг уншиж байна. Хүүхдийн анхны Библи бол эцэг. Тийм учраас зүгээр цуглаанд бүтэн сайн дагуулж ирлээ гэд хүүхэд чинь үтэлсэн ч тэр замыг орхихгүй нэгэн болохгүй. Та өөрөө хүүхдийнхээ хамгийн анхны Библи. Тэ яг энэ анхны Библи гэдэг энэ чинь анх миний зурагтай Библи гэдэг нэг юм жижиг ном гардаг байсан. Хүүхдийн ном гараад анх тэрийг хүүхдүүдэд уншиж өгөөд. Тэгээ дараа нь бас бүр юм том зурагтай Библи гараад хүүхдүүдэд тэрийг уншиж өгөөд нөгөө ном маань дуусаад. Тэгээ яг энэ уншиж байгаад яг надад бас тэр маань ботгочсон. Би бас хүүхдүүдтэй яг энэ анхны Библийг уншиж өгөөд. Тэгээ биний тэр Библийг уншиж өгч байгаа маа, тийм ээ. Тэгээ орой болгон унтахт нь сүүлдээ тэр нөгөө зурагтай Библийг уншиж чадахгүй юм чи бид нэр ярьж өгч байгаа шүү дээ. Орой болгон ярьж өгч байгаа маа. Миний хүүхдүүдийн Библи байсан юм байна. Тийм ээ. Тэгээд нөгөө ном маань дуусаад сүүлдээ Библийн түүхүүдийг ярьж өгөөд хүүхдүүдтэй. Тэгээ хүүхдүүдтэй түүхүүдийг орой болгон ярьж өгсөн. Сүүлдээ Библийн түүхүүд дуусчлаа. Тэгээ Библийн түүхүүд дуусчаад тэгэнгүүт нь дахиад эхнээс нэрэнгүүт аав та надхаа ярьсан шүү дээ гэдэг. Тэг. Аав та надхаа ярьсан. 6 хүүхэд чинь тийм нэг нь марцсан байгаа. Нөгөө 5 санаж байгаа шүү дээ. Тэгэхдээ нэг нь ч юм уу заавалчгүй санаж байдаг. Тэгээд аав та ярьсан шүү дээ. Тэгээ би яах вэ гэвэл орой хүүхдүүдтэй шин түүх ярьж өгөхийн тулд дахиад яг Библи дээрээс түүхүүд хайдаг болсон ба. Нөгөө ингээл Давид, Даниэл, Манелтэй ингээл бүх түүхүүд дууссан. Тэгэл юм жижигхэн хэсэг байсан ч гэсэн орой ярьж өгөхийн тулд хүүхдүүдтэй. Тэгээд хүүхдүүд маань орой болгон яриулсаар байж байгаа Библийн түүхүүдийг бүгдийг мэддэг болсон. Тэр нэг Библи уншиж чадахгүй ч гэсэн Библийн түүхүүдийг бүгдийг мэддэг болсон. Намайг давхардуулаад дахиад ярихгүй аав та надхаа ярьсан гэдэг. Надаас илүү мэддэг болсон. Тэгээ яг ингэж бид нар ч бас яг хүүхдүүдтэй ингэж Библи болдог байсан юм байна. Тийм ээ. Тэгээ өнөөдөр хүртэл ингээд бид хоёр гэрлээд 30 жил болж байна. Манай гэр бүлийн нэг одоо заншил байгаа. Орой болгон гэр бүлээр хамт залбирдаг. Библи уншдаг. Янз бүрийн байдлаар Библи уншлага бол янз бүр. Заримдаа эхнээс нь дуустал хүртэл, заримдаа зөвхөн шинэ гэрээг, зарим жил нь зөвхөн хуучин гэрээг, заримдаа яг сургаалт ус 31 бүлэгтэй байдаг учраас тийм. Яг одоо нэгний өдөр, нэгдүгээр бүлэг, хоёрдугаар бүлэг, хоёрны өдөр гэдэг ингээд сургаалт өгсөй яг нэг сар уншдаг ч юм. Янз бүрийн байдлаар Библийг уншаад тэгээ орой болгон залбирдаг. Одоо бол бид нэр 30 жил хийж байгаа. Тэгээд нөхцөл байдал ямар байх нь хамаагүй хамтдаа залбирая гэдэг. Тэгээд энэ бол манай гэр бүлийн мөрөглийн цаг байдаг. Тэгээд энийг хийж байгаа. За энэ бас бидний Библи байсан юм би. Тэгээд би ч гэсэн хүүхдүүд заримдаа хийхгүй гэдэг нь шүү дээ тийм. Дургуцдаг. Орой болгон эсвэл ядарч जैन ямар ядаргаатай ингэ. Тэгээ би тэгж хэлдэг. Аав нь бол та нарт эд хөрөнгө өмчлүүлж, өвлүүлж өгч чадахгүй. Надад та нарт юм өвлүүлж өгч чадах өмч хөрөнгө байхгүй. Харин энэ залбирал бол та нарын өмч хөрөнгө болно. Та нар энийг аваад та нарыг үргэлжлүүлээ. Яг энэ орой болгон залбирж энэ мөрөглийн цаг. Энэ цаг бол та нарын хамгийн том үнэтэй өв болно гэж хэлдэг гэсэн. Тэгээ тэрнээс хүүхдүүд маань өстэй ядаргаатай ингээ тгийхэ болцсон. Тэ? Ямар ч ус зарим бүр ингээ ядарсан байсан ч гэсэн залбирая гэдэг бүгд ирээд хамт залбирдаг. Одоо ингээд эхнээс 24-5 хүрсэн ч гэсэн энэ зүйл маань. Тэгэхээр бид өнөөдөр хүүхдүүдтэй ямар Библи болж байгаа юм бэ? Тэ? Тэгээ хүүхдүүд маань харж байгаа. Аав ээж гэртээ ямар байгаа лээ?
цуглаан дээр ирээд ямар байгаа вэ? Тийм ээ. Хүмүүстэй яаж харилцаж байгаа вэ? Тиймээс бүтэн сайн давчраал хүүхдүүд маань үтэлсэн ч тэр замыг орхихгүй явна гэсэн биш гэдгийг дахиад сануулъя. Та өөрөө гэр бүлтэй Библи болох ёстой. Тэ. Гэтэ амар хэрэлдэж цуглаан дээр ирээл инээгээл юу ч болоогүй юм шиг тэ. Тэгээ ялангуяа эцэг эхчүүдийн энэ зангаас болж хүүхдүүд нөгөө нэг юу яадаг? Төөрөлддөг гинэ. Ямар сони юм бэ? Яагаад аав ээж хоёр ингэж хэрэлдээд энэ тэрэнгүүтээ яагаад инээгээд байгаа юм бол тэ? Энэ юу юм бол? Яагаад юм болж байна? Тэгээ сүулдэ яадаг вөхөр энэ гэрт гэдэг газар чинь ийм хамаагүй хандаж болд юм бэ? Тэ? А хүмүүсийн дунд орохороо юм байж. Ингээд хүүхдүүд эцэг гэхээсээ буруу Библи сурч эхэлж байгаа. Тийм ээ? Хоёр нүр гаргах. Юм уу те? Эсвэл гэр бол айгуу тухгүй орчих юм байна. Энд байх юм бол хэрүүл маргаан болдго юм байна. Тэ? Тэгээд жоох өсвөр үед рүүгээ ороод гэртээ ирэх дургу болж эхэлдэг хүүхдүүд. Тэ? Гэх мэтчил. Харин бид багаас нь яг нөгөө энэ сураг гэдэг үгийн утгаар тийм үү? Амтлуулаад, Бурхны үгээр сургаад, залбирал дотор сургаад, Бурхны үг бол миний хөлдөгт инлүү замдах гэрэл юм а гэдгийг тийм үү? Мэдүүлээд өгөх юм бол тэд нэр хизээч тэр гэрлийг дагаж байгаа цагт буруу зам руу хазаач явахгүй. Амен. Лук номны 15 дугаар бүлэг дээр яг ийм түүх байдаг. Бид нэр сайн мэднэ төөрсөн хүүгийн түүх тийм үү? Өсөж том болоод аавыгаа орхиод явдаг. И төрөнгөө аваад зугаацаад тийм үү цингээд сүулдэ бүр юучгүй болоод сүулдэ бүр гахаан хоолж олдгоо болоод тэгээд яг хэцүү болсон үедээ тэр юу сансан? Нөгөө амтыг сансан байхгүй тийм. Аавынхаа дэргэд байхад би ямар сайхан байлаа. Тийм ээ. Тэг өтөлсөн ч тэр замыг орхихгүй гэдэг үгтэй нийцж байгаа Библийн хэсэг бол энэ. Тэр нөгөө аавынхаа амтлуулж исэн амтыг санаад би аавынхаа дэргэд ямар сайхан байлаа. Тийм учраас би аав руугаа буцаж очиё гэж тийм үү. Тэр хүү шийддэг шүү дээ. Тэр яг энийг хэлээд байгаа. Өтөлсөн ч тэр замыг орхихгүй гэдэг маань. Тэ? Тэр багтан суулгасан тэр сүнслэг үндэс. Тийм ээ. Ялангуяа хүүхдүүд 1-5 наснд бол ингээл Google явж идэг. 6-аас 12 нас бол чимээгүй юу байхгүй. Ерөөс ингээ юу ч юм болж байгаа болохгүй ерөөс мэддэгдэхгүй. Тэгээ 12 наснаас шилжилтийн нас эхлэнгүүт хүүхдүүд яг нэ дотор байгаа зүйлсүүд гарч эхэлдэг. Тийм ээ. Тэгээд зарим нь бицэх хийгээд байгаа цуглаанд явахгүй гэж хэлнэ. Би яагаад цуглаанд явах хэвээр? Би яагаад тэ та өөрөө итгүүл итэг би яхаараа танаа юунд итгэх ёстой юм ч юм уу. Тийм ээ. Янз бүрийн байдлаар яг энэ өсвөр үе дээр энэ зүйлүүд гарч ирдэг. Солонгост бол яадгүй гэхээр Солонгост оюутан болонгууд энэ зүйл гарч ирдэг. Ягаад гэвэл яг оюутан болонгууд насанд хүрдэг. Насанд хүрэх юм бол Солонгос соёл юу вэ гэвэл хүүхдүүд аав ээждэг амд архи хууж болно гэдэг. Тийм соёлтой. Тэгээ тийм учраас яг ахлаа сургууль төгслөө оюутан боллоо эцэг эхтэйгээ зүг архи хуун нөгөө архи хуух насанд хүрцэн гээд тийм ээ оюутан болоод бүр ингээд хавтгай бүр тийм архитектууд болдог. Бүр тэрийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Оогоос насанд хүрч байгаа тийм. Миний хүү насанд хүрсэн маа гэд ингээд архи хуугаад тийм. Манай хүү ирсэн ч тэгсэн. Найзандаа очисон чи найзынх нь аав за сургуулаа төгссөн насанд хүрсэн. Тийм. Баяр хүргээгээд ингээд пяа яхалаад төгссөн. Тэгээ найзууд. Тэгээ манай хүү сургуулаа төгсөөд ангийнхаа багштай ингээ гар барьж байгаа шүү дээ ангийн багш нь. За баяр хүргэе гээд ингээд 12 дугаар анги төгсөж байгаа. Тэгсэн ангийн багш нь гар бариад ингэж байгаа шүү дээ. За ирээрээ багштайгаа хамт нэг хондог уугаараа сургууль төгсөж байгаа хүүхдэд. Бүр соёл нь тийм угаасаа. Тийм учраас Солонгост бол ялангуяа яг ахлах сургуулаа төгсөөд хүмүүс айгүйх бүдэрдэг. Ер нь бол ихэвчлэн хүүхдүүдийн энэ бид нар өнөөдөр яаж сургаж өсгсөн бэ гэдэг бол шилжилтийн насн дээр л гарч ирдэг. Тийм ээ. Нөгөө
За суужээ гэдэг ингээд суугаалгаад Библи уншил гэтэл бид нэр сонсгоо болж эхэлдэг. Тийм ээ. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлсүүдийг хийхийг хүсдэг. Ялангуяа одоо энэ сошиал медиа юм байгаа үед бол бүр илүү хэцүү байдаг. Тийм учраас бид мэдээ төгс аав ээж гэж байхгүй. Бурхан ч гэсэн энийг мэдж байгаа. Тийм ээ. Өөрсдөө сурч. Тийм ээ. Өөрсдөө сурсан зүйлээ өөр хүүхдүүдэд зааж чаддаг, өглөөлж чаддаг болох. Амен. Бид хоёр ч гэсэн төгс аав ээж байгаагүй. Тийм. 3 хүүхэдтэй болсон. Эхнэр маань Улаанбаатар дээд сургууль Солонгосны анги сурж агаад гэр бүлийн анги шинээр нээгдсэн. Тэгэнгүүт эхнэр маань 2 жил сураад, онд сураад тэтгэлэг авч ирсэн. Тэтгэлэг авч сурч ирсэн. Тэгэнгүүт гэр бүлийн анги гэд нээгдэнгүүт гэр бүлийн анги руу орсон чинь тэтгэлгээ авч чадахгүй болсон. Дахиад төлбөр төлөх хэрэгтэй болсон. Тэгээ тэр үед бол надад болж хэцүү байсан. За яг хөө солонгос хэлээр үргэлжлүүл сураад тэтгэлгээ аваа явбал зүгээр юм уу гэх. Гэхдээ нэг зүйлийг ойлгочихсон. Бид өнөөдөр нөгөө энэ гэр бүл гэдэг энэ хүүхдүүдийн ирээдүйн амьдралтэй энэ том хөлөг онгоцыг барьж явахын тулд бид нар өөрсдөө яаж зайлшгүй сурах шаардлагатай гэдгийг ойлгочихсон. Тийм учраас их нэрийгээ тэгээ яста буруу харж үйлж байгаа л те. За ороо гэл. Тэгээ их нэр маань 4 жил гэр бүлийн анги сурсан. Тэгээ төгсөөд тэгээ би бас өөрөө сурах хэрэгтэй гэдгийг мэдсэн. Ягаад гэвэл хоёулаа сурах хэрэгтэй аав ээж хоёр. Сургууль семинар болохоор ээж нар айгүйх ирдэг байхгүй. Аав нар юус ирдэг. Тэгээд ээж очиод ярих юм бол нөхөр бол нэг сонсдгүй байхгүй. За чи л натгаа хэрэгжүүлчих. Чи л натгаа хийчих гэдэг ингэдэг. Тийм учраас ялангуяа гэр бүлийн талаар бол хамт сурахаас өөр аргагүй байдаг. Тэгээ энэ ч гэсэн яг бидний амьдралд яг л ирсэн. Тэгээ бид хоёр хамтдаа гэр бүлийн магистрт хамт сурсан. Тэгээ одоо энэ нэгнээс эхэлж хичээл заах энэ Сара Абрахам гэдэг энэ хоёр багш Монгол Home гэдэг байгуул гэр бүлийн байгууллагыг Солонгост байгуулсан. Бид нэр Солонгос руу Монголд байгуулсан. Солонгос руу явах хүртлээр бид нэр 7-8 жил тасралтгүй сурсан энэ байгууллагт. Яг л ингээд нөгөө яг одоо энэ хийж ах шиг ингээд 7 хоног болгоо энэ сургалтуудыг явдаг гэсэн. Бүх төвчтний сургалтууд. Тэгээ тэнд бид нэр ингээд тасралтгүй сурсан. Тэгээ зүгээр 6 хүүхэд бид нар ингээд өөрсдөө цэцгийн ногоон шиг урагчаагүй байхгүй. Тасралтгүй сурсан, хажуугаар нь эхнэр маань бас тасралтгүй сурсан. Сая Солонгост байхдаа хүртэл тийм ээ. Бас яг одоо хамгийн сүүлийн үед одоо айгүй тийм юу болоод байгаа. Эрг зөвлөгөө гэх тийм ээ. Тэгээ энэ зөвлөгөөгөр бас сураад төгслөө. Одоо бас үргэлжлүүлээ сурж байна. Тийм. Ингээд бид нэр сурхаа сураарахгүй. Өөр хүүхдүүдэд сайн хүмүүс болоосаа, сайхан амьдраасаа, зөв амьдраасаа ялангуяа одоо энэ аимшигтай болж байгаа нийгэмд тийм ээ. Хүлдэх дэнлөө замдах гэрэл бол бурхны үг гэдэг маш тодорхой хэлсэн. Эсэзивс би бол зам байна гэдэг хэлсэн. Энэ замаар замнуулахын тулд хүүхдүүдэд сургаараа, энэ замаар замнуулахын тулд хүүхдүүдэд заагаараа, хүүхдүүдэд үнэхээр бурхных гэдгийг санаад эзэнд зориулаарай. Амен. Эцэст нь би зөв хүмүүжүүлж байна уу? Эсвэл би хүүхдүүдэд ямар хүн болгож байна вэ? Хүүхдүүд маань ирээдүйд ямар замаар алхах бол, ямар хүн болж өсөх бол гэж эцэг эхчүүд бидний санаа зовж яадаг зүйлсүүд байдаг. Тийм. Гэхдээ бидний нэг давуу тал байна. Бурхан байна. Тийм ээ. Бурхан байна. Бурханы үг байна. Тэгээ бурханы үг бол тийм үү? Энэ дэлхийн ертөнцийг хүртэл бүтээж чадсан тэр агуу хүч чадалтай үг байгаа учраас бидний зааж загнахаас ч илүү та бурханы үгээр хүүхдүүдэд сургахад тэд нар тийм үү үнэхээр гайхамшигтай хүмүүс болж чаднаа. Дуулал номны 126-гийн 5 дээр ингэж хэлсэн байна. Нулимс суулган үр тархичд баяр хөөртэйгээр хураах болно гэж. Өнөөдөр хэцүү байгаа бах. Өнөөдөр хүүхэд хүмүүжүүлэхэд амархан биш байгаа бах. Хүүхэд өсгөхөд амархан биш байгаа бах. Гэхдээ эзэн маш тодорхойлоод өгч. Чи яг зөв заагаад сургах юм бол чи баяр хөөртэйгээр хурааж явах болно. Амен. Амен. Тэгээ өнөөдөр ч гэсэн бит хоёр ингээд 6 хүүхдээ тэнд орхичоод өнөөдөр энд ингээд баяр хөөртэй явж байгаа юм ч гэсэн бид өнөөдөр ургацаа хурааж явж байгаа.
Тэрнээс тэнд яаж байгаа, тэр нь яаж байгаа, энэ нь яаж байгаа бол гэл те. Одоо манай багч 10 дугаар анги. Ингээл дараагийнх нь 12 дугаар анги. Ингээл тэднэр лөө ингээл хэрвээ хүүхдүүд маань юу гэсэн бол бид ингэж орхиж явж чадахгүй. Тэгээ амар тайван орхиод өнөөдөр энд ингээд үйлчлээд явж байгаа маань бид үнэхээр баяр хөөртэйгээр ургацаа хурааж байгаа тэр цаг маань байна. Тэгээ тэр үед яасан. Та нар дээр ч гэсэн ирэх болно. Тиймээс урам зоригтой байгаарай. Амен. Явах ёстой зам буюу зам гэж хэлсэн. Есүс Христээр алхуулахын тулд хүүхдүүдээ эсний үгээр заасургаарай. Амен. Амьд сайн Библиэнд байгаарай. Халелуя. Тэгээд тэд нар хөтлсөн ч тэд буурал сахалтай болсон ч тэр замаас баруун тийш зүүн тийш хазаахгүй. Тэр гэрэлтэй замаас харанхуй хизээч явахгүй. Амен. Хамтдаа залбирая. Халелуя. Халелуя. Эзний өмнө ирээд хамтдаа эзнийг дуудъя. Их эзэн минь, миний үр хүүхдүүд ач зээнэр маань хүртэл үнэхээр тэр Тимотийн 3 үед итгэл дамжиж байсан шиг миний итгэл ч гэсэн үр хүүхдүүдэд минь эзэн минь ач зээнэрт минь хүртэл өвлөгдөх болтугай. Халелуя. Яавэ эзэн бурхан минь тэгээд энэ цагийн төлөө талархъя. Хүүхдийн баяр болж байгаа. Гэтэ эзэн минь энэ бол яг эцэг эхчүүд бидний бас хариуцлага дахин нэг санах баяр байна. Ялангуяа бурхан минь ариун сүнсээр оршдог цорын ганц амьд бурханыг таньж мэдсэн хүмүүсийн хувьд их эзэн минь та бидэнд өнөөдөр бас өөрийн үгийг хэлж өгсөн танд баярлалаа. Бурхан минь үр хүүхдүүд минь замаасаа хазаасан, гажсан, төөрсөн тийм хүмүүс бүү байгаасай. Харин их эзэн минь бидний залбирал, бидний нулимсууд их эзэн минь тэдний зүрхэнд бидний суулгаж амтлуулж өгсөн тэр үр, тэр амт үнэхээр тэдний бүх амьдралын туршид байж тэд үтэлсэн ч тэр амтыг мартахгүйгээр, тэр зориулалтуудыг мартахгүйгээр, тэр замаас хазаахгүйгээр алхагчд байх болтугай. Энд байгаа гэр бүл бүр дээр, энд байгаа залуучуудын нэрээдүйн гэр бүл бүр дээр эзний өрөөл, амар амгалан, эзний тэр сайн хүмүүжлүүд, сайн зориулалтууд нь байх болтугай гэж залбирч. Үр хүүхдүүдийнхээ зүрхэнд тэр итгэлийн зангууг бат суулгагчд байх болтугай гэж өрөөж байна. Талархай эзэн минь, тэгээ бидний үр хүүхдүүд танаас ирсэн бэлэг үлээ эзэн минь. Тэгээ та өөрийнхөө тэдний төлөө бэлтгэсэн, дэлхийн суураас ч өмнө бэлтгэсэн агуу хүсэл төлөвлөгөөнийхээ дагуу бидний үр хүүхдүүдийг удирдаарай. Алдрыг аваарай. Их эзэн минь та хамт байгаарай. Бүх зүйл танаар танд билээ. Бидний эзэн, бидний Иешуа Есүс Христийн нэрээр. Амен. Халелуя. Халелуя. Эзэн алдар нь байх болтугай. Тэгээ бүгдээ өргөлийн цагаар угаараад тэгээд дэшээ гарцгаая.
Амен. Бүгд хамтдаа эзэнд бэлдчихсэн өргөлөө хамтдаа өргөцгөөе. Тэгээд өргөлийн төлөө хамтдаа залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ. Токио Монгол цуглааныг өнөөдрийг болтол эзэн та үнэхээр өрөөж үнэхээр босгож бүхэл талаар үнэхээр гайхалтайгаар халамжлсан төлөө талархаж байна аваа. Яг энэ цагт үнэхээр танд өргөх гар бүрийг зүрх сэтгэл бүрийг эзэн таны нэрээр үнэхээр өрөөн залбирч байна. Та үнэхээр 100 мянга бэлхэн дүүрнэр үнэхээр өрөөх болтгоо аваа. Таамар өгөөмөр зүрхсэлтэй нэг эзэн та үнэхээр хамгийн гайхалтайгаар өрөөдөг бурхан аваа. Танд өргөл бүрийг зүрх сэтгэл бүрийг таны мотор таатхан Есүс Христийн нэрээр өрөөн залбирч байна. Амен. Амен. Бүгд эзэнд баяр хүртээ өргөцгөөе. Дэшигээ холоо эзнийхэн дараа бүгд хамтдаа гэр бүлийн гайхалтай цаг руугаа орцгоё. Тэгээд 4:40 гэхэд. За 4:40 гэхэд манайхаа дэшигээ зааланд гараад